За миний би 2010 оноос хойш энэ хэрэглэгчийн эрхийг одоо хамгаалах энэ үйлсэд гар биечлэн одоо оролцох болсон. За яагаад гэвэл миний аав Шарвын Цэндбаяр гэж Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын одоо уугуул төр нийгмийн зүтгэлтэн за 1992 онд шинэ үндсэн хуулийг одоо баталж ирсэн юм одоо ардын хурлын депутат за тэгээд үйлдвэрчний одоо эвлэлд одоо насаараа олон жил одоо бас ажилласан маань за мөн одоо энэ сая би хэллээ Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгмлийг бол анх одоо бас үүсгэн байгуулж 1990-с 2001 он хүртэл бол одоо удирж явсан ийм хүн байнамаа. Тэгээд аавыгаа одоо дурсахад бол аав маань ер нь бол хүний одоо хөдөлмөрчдийн төлөө хүний төлөө за тэгээд хүний эрх аюулгүй байдал одоо хөдөлмөр хамгаалал за тэгээд цаашлаад хэрэглэгчийн эрхийг хамгаалахад одоо өөрийнхөө одоо сэтгэл зүрх бүх одоо хөдөлмөр энэ амьдралаа зориулсан ийм одоо сайхан хүн байдаг юм аа. Тэгээд ааваараа бол миний хувьд бол үнэхээр их одоо бахархаж одоо ааваасаа үнэхээр их тийм үлгэр дөөрэлэл энэ хүний одоо хийж исэн ажил үйлсийг үргэлжлүүлэхийг маш их одоо хүсэж хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагатай бол одоо нэр холбогдсон. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2012-оос 15 оны хооронд орон тооны бус гишүүнээр ажиллаж исэн. За 15-аас 16 оны хооронд бол шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүн буюу одоо дэд даргын албан тушаал дээр ажиллаж исэн.